Сайн байцгаана уу? Та бүхэнд оюуны төв сургуулийн хэрэгжүүлж эхэлж байгаа SOTA буюу School of Tomorrow ерөнхий боловсролын хөтөлбөрийг танилцуулахаар бэлэн болсон байна. Гол онцлог нь та бүхэндээ би хуваалцах гээд байгаа зүйл маань сургууль гэдэг ухагтхуунаа бид нэр эхлээд олох хэрэгтэй. Мөн боловсрол гэж юу нь яг юу юм гэдгээ дахиад анхны ухагтхуунаа бид нар хөндөж ойлгох ёстой. Тэгвэл боловсрол гэдэг ухагтхуун маань энэ үндсэнд юу байгаагаас шалтгаалж та бидний хүүхдэд өнөөдөр яаж боловсруулагдаад байна. ертөнцийг үзэх үзэл нь яаж бүрдээд байна. мэдлэг мэдээлэлд хандах хандлага нь яаж програмчлагдаад байна гэж хэлчихвэл бас болмоор юм шиг санагдаж байна. За тийм учраас энэ модыг би та бүхэнд харуулж байна. За яагаад вэ гэхээр ер нь түүхийн үднээс авч үзсэн ч гэсэн альва боловсролын систем гэдэг маань яг үндэс суурь нь ямар боловсролын ямар ертөнцийг үзэх үзэл ямар итгэл үнэмшлэлээр суйрлаж энэ зүйл бий болсон юм бэ гэдгийг дахиад хараад бодоод үзье. Магадгүй Монгол улсынхаа боловсролын системийг бодоод үзээрэй та бүхэн. Энэ суурь үндэс маань ямар ертөнцийг үзэх үзэл ямар итгэл үнэмшлэлээр суйрлаж байгаас шалтгаалаад боловсрол түгээх философи маань бас өөр байгаа. За тэгээд энэхүү түгээж байгаа боловсролын философи маань тухайн бидний хүүхдүүдэд юуг яаж ямар арга замаар ямар мэдээллийг хүргээд байгаа юм бэ? Энэ нь эцэстээ 12 жилийн турш баг боловсролоос нь эхлээд тоолоход 12 жилийн турш та бидний хүүхдүүд яг л энэ аргачлал, энэ философоор програмчлагдаж байгаа. Тэгвэл нэгэнд програмчлагдаад нэгэд зуршил болцсон энэ бодлын системийг, энэ сонголтын системийг, энэ мэдлэг олж авах аргачлалын системийг өөрчлөх 12 жил дадсан нэмийг өөрчлөх гэдэг бол бас нэлээд төвөгтэй. Тийм учраас би энэ боловсрол гэдэг ухагтхуунаа та бүхдийг дахиад эргээд хараасаа гэж хүсэж байна. Тэгэхээр SOTA хөтөлбөр бол өөрөө дэлхийн 145 улсад өнгөрсөн 50 жилийн турш хэрэгжээд байгаа үр дүнгээ өгсөөр байгаа юм гайхалтай хөтөлбөр юм байна. Тэгээ үүнийг олж илрүүлсэндээ бид маш их баяр хөөртэй байгаа. За бүр орж илрүүлээ зогсохгүй бас эхлэлийн гараагаа тавьчихсан байгаадаа бас бид үнэхээр баяртай байгаа. Яагаад гэвэл бодит үр дүн харагдах үс байгаа учраас. За SOTA систем гэж яриад байгаа. Би илүү хөтөлбөр гэж ярихаас илүү би систем гэж ярьж байгаа. Яагаад гэвэл системийн удирдлага өөрөө өнөөдөр боловсролын системийг реформ болгох, шинжилэл хийх ард иргэдийн сэтгэлгээнд хувьсгал хийх гэж хэлвэл дээр юм уу? Ийм эхлэл байх боломжтой гэж харж байгаа. За SOTA системийн гол ялгаа нь маш энгийн бөгөөд сонирхолтой ялгаа нь хүүхдэд хэрхэн заах вэ гэдэг дээр бид нэр төвлөрдөг. Харин энэ хүүхэд яаж сурдгийг гэдэг дээр төвлөрдөг гэсэн. Тэгэхээр боловсролын салбарын хүмүүс мэддэг сурганы ухаанд хүн 3 янзаар сурдаг. За нэгдүгээрх нь аудио буюу сонсголоороо сурдаг хүмүүс байна. За хоёрдугаарт нь visual буюу харж мэдэж сурдаг хүн байна. За гуравдугт нь kinesthetic буюу маш олон багш нарын үүлийг үздэг сахилгагуучуд ихэвчлэн kinesthetic төрлийн хүмүүс байгаад идэг. Эдгээр хүмүүс нь яадаг вэ гэхээр хөдөлгөөн дунд барьж ээж, туршиж байж, аливаа зүйлээ сурдаг ийм төрлийн хүмүүс байгаад байгаа жишээ нь. Гэтэл бидний мэддэг боловсролын систем маань яаж вэ? Би хүүхдэд маш сайн заах хэрэгтэй. Би ерөөсөө яг сайн заах хэрэгтэй. Би багш хүн, би л энэ хүнийг сурах хэрэгтэй гэж хэлээд идэг. Сурах нь багшийн хариуцлага гэсэн хэдийвч сурах нь багшийн хариуцлага биш байхгүй юу? За тэгвэл энэ ухагтхуун дээр SOTA систем та сонирн биш ээ, багш та сонирн биш. Энэ хүүхэд яаж сурж байгааг нь сонирн. За гэтэл бид нарын мэддэг боловсролын систем дээр яаж ийна гэхээр нөгөө багш чинь бас хүн шүү дээ. Бас л нэг сурагч хүн. За тэр хүн маань нөгөө энэ 3 аргачлалын аль нэг нь л байдаг. Аль нэг нь илүү давмгай байдаг.
огт байхгүй гэж бол болохгүй. 3 талбараар гурлаа хүн сурдаг. Гэтэ аль нэг талбараар нь илүү давуу байдаг. За тэгвэл хэрвээ би аудио буюу сонсголоор альва зүйлийг сурдаг хүн бол би автоматар миний заахаар аудио буюу одоо нөгөө сонсогч, суралцагч нараад зориулсан аргачлаар би заачаад идэг. Гэтэл би нөгөө ангидаа байгаа visual learners, kinesthetic learners нартаа буюу суралцагч нартаа хүрч чаддаггүй. Ийм асуудал байдаг. За хоёр дахь асуудал нь болохоор SOTA систем болохоор аливаа суралцагчийн сурч байгаа процессыг хяналт нь одоо мотивац нь бидний мэддэг уламжлалт боловсролын системээс тэсвэр. За үүгээрээ бас их сонирхолтой. За 3 дахь бас нэг онцлог байгаа. За энэ нь юу юм бэ гэхээр суралцахад биологийн нас сонирн биш. Харин суралцах төвшнгөөр нь хүүхдэд юмыг заадаг гэсэн. Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна гэхээр 5 дугаар ангийн хүүхэд 10 настай хүүхэд магадгүй 3 дугаар ангийн математикийн мэдлэгийг арай хийн авдаг. Монгол хэл дээрээ 5 дугаар анги маш сайн сурдаг. За харин бүр англи хэлээ 1-р ангийн мэдлэгтэй. За муу магадгүй бүр гадаадд байсан хүүхдүүд бол бүр 7-8 дугаар ангийн мэдлэгтэй. Гэх мэтлэн янз янз байдаг. Тэгвэл SOTA системийн гол онцлог маань хүүхэд болгон цорын ганц бурхны бүтээл гэдэгт үндсэн философи нь явж идэг. Тэгэхээр үндсэн философи маань юу вэ гэхээр хүүхэд бол цор ганц. Энэ хүн өөр потенциалтай. Альва мэдлэг мэдээллийг авах потенциал нь талбар бүрээр өөр учраас энэ хүн биологийн насаар хязгаарлаж болохгүй. Харин суралцах төвшнгөөрөө хязгаарлагдаж болно гэж энэ философиг одоо дэвшүүлдэг гэсэн. Бас нэг зүйл нь болохоор ёс зүйн боловсрол байдаг. За оюуны төв сургууль 2005 оноос хойш сургууль дээр зан чанарын хичээлийг яг албан ёсоор хичээлээ болгоод хувийн хэрэг дээр нь бичээд нэг зан чанарыг жишээ нэг улирлын турш бүр ингэж дэлгэрүүлэн үздэг, дадлаг хийдэг, хийсэн бүтээснээ тайлгадаг ийм одоо нэлээд цогц хөтөлбөрөөр зааж ирсэн. Гэсэн чинь нөгөө SOTA хөтөлбөр маань академик мэдлэг дотор мэрэгүү ухааныг зан чанарын ёс зүйн мэдлэгийг заагаад явчихсан. Сурах хүчин дээр. За үүгээрээ маш онцлогтой байгаад. За бас нэг зүйл нь болохоор за улсын сургууль бол нэг дунджаар нэг хамгийн цөөнтэй 30 орчим хүүхэдтэй. За ихтгэхээрээ нэг 65 6 хэмжээний хүүхдүүдийг нэг орчинд одоо суулгаад за одоо та бүхэн зурган дээр харж байна тийм ээ. Ингээд одоо ерөөсөө хүүхдүүдийг үзэгчийн байр сууриас бид нар хичээлээ сурдаг хүүхэд маань. За үзэгчийн байр сууриас гэдгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр хүүхэд маань одоо хязгаарлагдсан орон зайд нэг хүнтэй хамт хувааж суугаад за багшигаа одоо үзэгчийн байр сууриас харнаа гэсэн. За ингээд бүх үүрэг болвол яах нь багшаас шалтгаалж юм тийм ээ. За багшаас шалтгаалж ин гэдэг нь юу гэсэн юм? Багш тайзан дээр бүх тоглолтыг хийнэ гэсэн. За нөгөө оршлоо яаж тавих вэ? Сэтэлжүүлэлтээ яаж тавих вэ? За шин сэдвээ яаж өгөх вэ? За хүүхдүүдэд ямар дасгал ажил хийлэх вэ? Хийлгэснээ яаж дүгнэх вэ? Тийм ээ? За дүгнснээ яаж мэдүүлэх вэ гэдэг ийм систем одоо процесс явагдаж байна. За тэгвэл SOTA системийн гол ялгаа нь юу юм бэ гэхээр үзэгчийн байр сууриас биш харин оролцогчийн байр сууриас нээн илрүүлэгчийн байр сууриас сурдаг гэсэн. Тэгэхээр суралцаг за орон зайн хувьд болохоор яг эхний ээлжинд тийм ээ ямар ч л байсан сурагч маань хувийн офисоор хангагддаг. Академик мэдлэгийг өөрийн хувийн орон зайд олж мэдэх нээн илрүүлэх гэдэг ийм философи төр суурилсан орон зайгаар орчноор хангагддаг гэсэн. SOTA хөтөлбөрийн маш нэг гол чухал талбар бол сурах хүчиг байгаа. За бидний одоо мэдих сурах хүчиг гэдэг ойлголт бол яадаг вэ гэхээр нэг юм хуруу зузаан ном хичээлийн жилийн турш бид нар үздэг тийм ээ. За ингээ үзэхдээ яадаг вэ гэхээр хуудасаас хуудас эргүүлдэг. За хуудсан дээрээс би тухайн мэдлэгийг уншдаг.
За зарим нэг зүйлийг би дэвтэр дээрээ тусад нь бичиж авдаг. За дасгалыг уншдаг, дэвтэр дээрээ би тусдаа бичдэг. За ингээд бичсэн зүйлээ дэвтэр дээрээ тодорхой мэдлэгээ би багштай үзүүлж шалгуулдаг, эцсийн үр дүнгээ авдаг. Эсвэл би тусгай цаасан дээр шалгалтаа өгөөд шалгалтаа өгч үнэлгээг авдаг нэг юм процесс байгаа та бүхэн мэдж байгаа тийм ээ. За тэгвэл SOTA системийн сурах хүчиг гэдэг ойлголтод ямар ойлголт байна гэхээр package буюу одоо багц мэдлэг, багц ухагтхан гэдэг ийм юм яригддаг. Тэгэхээр энэ багц ухагтхан гэдэг маань юу гэж байна гэхээр ийм нэмхэн одоо багц мэдлгүүдийг би амсаж, үзэж, ирж, хайж, илрүүлж, дадлаг хийж, бас дүгнэж, өөрийгөө шалгаж дуусгах бүх процесс ерөөсөө энэ нэмхэн одоо багц мэдлэх дотор багцнаар ялгаатай байна. За бас нэг гоё юм нь би үүнийгээ ингээ хийгээд нэг пейсийг дуусгахын тулд би өөрийгөө 3 удаа шалгачихж байгаа. За тэгээд дөрөвдөгтөө би бүр өөрийгөө self test хийчихэж байгаа. За ингээд энэ мэдлэгийг би ерөөсөө үзэнгээ 3 удаа өөрийгөө шалгаад бас бүр хацсан байдлаар шалгалтаа өгөөд за нэг пейс болгоныг өгтөө багш энэ дунд нь байдаг юм шалгалтын хэсэг байгаа. За энэ шалгалтын материалыг авчна. За ингээ аваад хүүхдэд ажиллуулж дуусаад эцсийн тестээ 80 ямар тийг алдаагүйгээр хийж дууссаны дараа хүүхэд маань яах вэ? Эцсийн шалгалтаа өгөөд тэрийгээр 80-аас дээш хувь авсан тохиолдолд дараагийн түвшин, дараагийн пейс руу буюу 1002 гэдэг пейс руу орох эрхийг авдаг. Ийм гайхалтай систем байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө цогц бодлогын систем байгаа даа байхгүй. Тэгэхээр энийг сурах нь өөрөө суралцах бол миний хариуцлага. Ерөөсөө би хичээвэл би дүүлж одоо юу гэдгийг 5 дугаар ангийн хүүхэд байсан бол би 7 8 дугаар ангийн номыг үзээд түүлээд явах боломж байна. За үнэхээр би бас удаан байвал би 5 дугаар ангид байсан ч би 3 дугаар ангийнхаа математиктэй зууралдаад 3 дугаар ангийнхаа үзэж дуусчээ 4-ийг үзэж дуусчээж явнаа гэдэг яг цогц тэр жинхэнэ үнэн бодит мэдлэг эзэмших гэдэг ухагтхан энд яваад байгаа байхгүй. Тэгтэл бид нар одоо яг бидний мэдлэг боловсролын систем болохоор нөгөө жилийн хөтөлбөрөөр дуусахгүй болохгүй. Тэгээд дуусахгүй одоо чи тэгэл 60-ыг аваад одоо цаашаа дараагийнхаа хичээл рүү ор. Нэг 60-ыг аваад одоо дараагийнхаа анги руу ор гэдэг ийм нэг юм сүргэлсэн системийг эсрэг хувьчилсан систем байна. Individual based буюу яг хувьчилсан, доржоо, дулмаа яг тэр хүний өөрийн эзэмших зохистой хариуцлагын систем явагдаж байгаа. Тэгэхээр энэгээр таны хүүхэд 12 жил хичээлнэ гэд боддоо. Ямар гайхалтай өөртөө хариуцлагатай, өөрийнхөө хурдыг мэддэг, өөрийнхөө зорилгыг мэддэг, зорилгоо ямар хэмжээнд тогтоохоо мэддэг, зорилгодоо хизээ хүрэхээ мэддэг. Тэгээд ямар үр дүнд хүрэхээ мэддэг ийм гайхалтай би хүн болоод төгсөн гэж боддоо. Энэ гайхамшиг биш гэж юу? SOTA системийн супервайзер болоход бид нар олон улсад яг вакуумжилсан сургалтанд аль бие ёсоор сураад төгсөө шалгалтаа өгчвэж бид нар аль бие ёсны сертификат аваа супервайзерийн эрхийг авдаг байгаа. Тэгэхээр миний бие бол бас энэ супервайзер болон сургуулийн ажилуулах administration гэдэг эрхийг бол давхар авсан байгаа. Тэгэхээр энийг ингээд авч байхад бол яг энэ бидэрт юу гэж заадаг вэ гэхээр та хүүхдийг чиглүүлэгч болохоос биш бэлэн хоол өгч биш шүү гэж заадаг. Тэр нь юу гэсэн гэхээр за би нэг дээр нэмэх нэг тэнцүү 2 гэдгээ мэдэхгүй байна. Тэгвэл би хүүхдэд хоёр штэ гэж хэлэх хэрэг байхгүй байна шүү дээ, тийм ээ. Хүүхэд өөрөө л хөдөлмөрлөх ёстой. Өөрөө тэрийг олох ёстой. Тэр сэтэлжүүлтийг. За миний хөө чи энэ 2 дахь өмнөх энэ хуудасныхаа яг энэ ажиллаж исэн энэ хэсгээ чи хардаа. Энэ дээр яг юу гэж байна? Нөгөө олох процессыг хэн хийж байна? Багш биш хүүхэд хийж байна. Энэ маш чухал ухагтхан. Ингэжээж бид нар өөртөө хариуцлагатай юмыг өөрөө олж илрүүлдэг, дүгндэг, анализ хийдэг, нөгөө critical thinking буюу тэ шүүмжлэлт сэтгэлгээг бий болгож чаддаг ийм бие хүнийг бий болгохын тархины сэтгэлгээг бид нар суулгах гэдэг. Тэр бол их чухал. За бас нэг зүйл үнэлгээ байна тийм ээ. Тэгэхээр үнэлгээ маань бол яаж үнэлэгдэх вэ гэхээр меритийн систем гэж байна. За меритийн систем гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд зорилгодоо хүрч чадсан эсхээрээ би үнэлүүлнэ. Миний бие болохоор яг энэ SOTA системд суралцдаг
сота системээр хичээл хийдэг одоо хэд улсын сургуулиудаар аялж үзлээ л дээ, очиж туршлага судалж үзлээ. За Сингапур байна, Вьетнам байна, тий одоо хамгийн сүүлд Англи улсын Лондон хотод байдаг сургуулиар бас суралт ингээд ороод ирэхэд яг ингээд туршлага судалж байхад бол яг мэрит системээ янз янзаар хийж байна. Ихэвчлэн бол тухайн улс болгон өөрийнхөө улсын мөнгөн тэмдэгтээр мэритийн системийг хийж байгаа. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр хүүхэд хөдөлмөрлсөн хөлсөө авч урамшуулгадна гэсэн. За үүгээрээ бол ерөөсөн Монголын боловсролын ямар ч төвшөнд санхүүгийн боловсрол заадаггүй. Энийг бол би бардам хэлнэ. Харин сота системд яаж яах гэхээр таны хүүхэд сурч зорилгоо зөв тогтоож тавьсан зорилгодоо хүрснийхаа төлөө мэрит оноо буюу хөдөлмөрийнхөө хөлсийг авч байгаа. За одоо жишээ нь манай сургууль яаж юм гэхээр одоо 10-аас 500 төгрөгийн одоо ийм сургуулийн хувилбарыг хийгээд за үүгээрээ бол яаж юм гэхээр хүүхэд маань сурсан процессийнхаа дагуу шалгалтаа сайн өгөөд 80-аас дээш авч байгаа юм бол одоо 50 төгрөг авдаг ч юм уу тийм ээ. Зан чанарын хамгийн шилдэг сайн одоо байдлыг харуулж чадсан, амлалтуудаа чийжилж чадсан хүүхдүүд бол магадгүй 500 хүртэлх төгрөгийн мэрит оноог авч явах ч гэдэг юм уу тийм. Ингээ улирлын турш хүүхэд оноогоо цуглуулсан оноогоороо бид нар яаж ийна гэхээр хүүхэд хөдөлмөрлж олсон мөнгөөрөө дуртай юм авах гэдэг процесс явж байгаа. За үүнийг бид нар одоо эцэгхийн зөвлөлтөөгөө хамтарч зохион байгуулсан байгаа. Тэгээ мэрит систем маань үнэхээр хүүхдэд урам зориг өгдөг тий. Яагаад гэвэл ингээ хүүхдүүд маань яг би энийг хөдөлмөрлөж олсон мөнгө байгаа байхгүй. Тэгээ тэрийн үр шимийг амталж байна. За ингээ цуглуулсан оноогоор зарим зүйлийг дуртай юм авч болж байна. Зарим зүйл үнэхээр хүрэхгүй байна тий. Мөнгө нь оноо нь хүрэхгүй, тэр нь бас шаналл явагдаж байна. Тэгвэл би тэр зүйлийг авахын төлөө би илүү хичээх ёстой юм байна. Илүү сайн хөдөлмөрлөх ёстой юм байна гэдэг зүйл дээр илүү мотивацлагдаж байна тийм ээ. Мэдчлэн үнэхээр гайхалтай тийм цогц амьдралын ерөөсөө систем байна. Тэгэхээр тийм болохоор энэ бүх зүйлийг бол илүү одоо дэлгэрэнгүйгээр авахыг хүсвэл та бүхэн манай сургууль дээр хурж ирээрээ. Тэгээд энэ систем бол зүгээр л одоо нэг 20 хэдэн жагсаалтын нэг хэдхэн 5-10 хүн 4-5 хүн жишээг нь одоо би та бүхэнд хуваалцлаа шүү дээ. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл бид өгөхдөө баяртай байх болно. Амжилт хүсье, баярлалаа.